өнөөдөр зочноор бол маш сонирхолтой уран бүтээлч бас гоё бидний дуртай уран бүтээлч орж ирсэн байгаа. За тэгээд Ганг Бэ хамтлагийн дуучин Ганга буюу Ганбат таныг студид орж байна. За сайн уу? За өглөөний минь Ганга чихвчээ зүгээд микрофоноо өөртөө татаад тухтаа суугаарай. За студид тавтаа морил бидний урилгыг хүлээн авсан дэх баярлаа. Микрофон баг зэрэг татаарай. За баярлаа. За сонь сайхан юу вэ Ганга? Айгу өөртөө шиг би энэ ч өөртлөө харах гэдэг. Юу одоо 12 сарын 27-нд соло концерт хийх гэх тэрний бэлтгэл ажилтаа л. Гахалтай. За ямар ч байсан шууд ингээд хэлчээ те. За 12 сар хоёлаа ярилцлага эхлэхээс өмнө 12 сарын 27-нд Асан аренад болох юм байл л шүү дээ те. Блюз тоглолт болох гэж байгаа. За мэдээж энэ бол үнэхээр сонсогч нарт нь фануудад нь бол маш гоё мэдээ болж байгааг баах гэж найдаж байна. За тэгээд хоёлаа тоглолтын талаар яриан дундаа яриа гэж бодож байна. За үзэгчд маань ерөөхдөө бол сайн мэдж байгаа Ганг Бэ хамтлагийн дуучин Ганга. За тэгэхээр өөрийгөө арай өөрөөр танилцуулбал Ганга маань юу гэж танилцуулах вэ? Айгуу толгоцсон уу? Өөрөөр одоо танилцуулна гэвэл өөрчнийх нь байхгүй дээ. Уусаал Ганг Бэ Ганга юм чинь. Тэрүүгээр л явах. Окей. Яг нэг юм юу гэдэг штэ одоо ингээл дэлгэр цэцэг гэл тэгэхээр би одоо жишээ нам би хөтлөгч би ээж гэхээсээ илүү нэг ингээл би өөрийгөө яг бас ингээд танилцуулах гэсэн чинь маш их тулгамд сонин санагдд юм байна. За окей хоёлаа тэгэхээр анхны нөгөө хөгжмөдөө танилцчихсэн бас энэ түүхээс нь хуваалцъя гэж бодлоо. Гэхдээ хүмүүс бол мэднэ Ганга бол мэдээж жүжигчин байсан. За соёл урлагийн их сургуулийг төгссөн. Анх бол жүжигчний ангид театрын тэр дундаа тий хөгжим театрын ангид явж исэн гэдгээр нь мэднэ. Тэгэхээр магадгүй бас мэдтгүй хүмүүс байх юм бол энэ талаараа бас баг саг яриад хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна. Би 2016 онд соёл урлагийн сургуулийн хөгжим театрын жүжигчнээ ингээд ороод тэгээд 20 онд төгссөн. Тэгээд Баянавтер бас нэг анги байсан. Тэгэл бид тээр хоорондоо ярилцаал дуу зохиож үзүүл яад юм бэ гээл. Тэгэл анх шийдэл Белүүч рекордстай хамтрал ихний хэдэн дуунуудыг гаргачихсан. Ганга хуучин нөгөө гэр нь ер нь баг нас нь хаана өнгөрсөн бэ? Телевизэд. Тийм зурагтад байсан тийм. Ээж нь бас нөгөө багш байсан, уран зохиолын багш байсан гэдгсэн. Энэ нь бас шүлэг бичигт нь бас их нөлөөлж исэн болоо. Ер нь анх бас яг энэ шүлэг бичиж исэн үеэсээ хуваалцвал яг тэр үед ямар мэдрэмж төрж орж ирээд ер нь шүлэг бичиж исэн юм болоо. Бүр нөгөө тэмцээнүүдэд хүртэл ордог байсан тухайгаас ярьсан байсан шүү дээ тийм. Тэгээд тухайд нөгөө надад манай ээж хичээл ордоггүйсэн бага ангид 2 дугаар ангид. За нэг сургууль ахна байсан. Нэг сургууль байсан. Тэгээд дунд ангид ороод ээж ордог болсон. Тэгээд бага ангид байхад дуурмаа гэд манай багш байдیں۔ За. Одоо сонсч маш их баярлж авдаг шүү багш. Шүлэг гэж юм бид чинь бичээд үзгээ. Бүр жоохон 2 дугаар ангид байхад л зааж өгөөл. Тэгээд бичиж үзээд нэг 2 3 тэмцээнд ороод үзсэн чинь амжилттай ахарна. Тэгэл цааш хөргөжлөл битсэн л. Ямар тэмцээнүүдэд уран одоо дүүргийн сургуулийн улсын ингээл хөрөл тулга гэдэг яг зохиодог тэмцээн байсан. Одоо тэр шүлгүүдээс ер нь сандгүй байдаггүй. Тэгээд маш олон тэмдэгтэрнүүд байдаг л ахalta тийм шүлэг бичиж байгаа норглсон тийм. Ер нь тэр тэмдэгтэрнүүдээс нь ингээл хаяа нөө тэмдэглэлийн тэмдэгтрөө үздэг штеп багаадаг. Тэрийг харангуут ингээл инээ төрөлөд байсан. Тэгэхээр яг Гангагийн хувьд бас тэр шүлгүүдийнхэн тэмдэгтэр байдаг болов. Шүлгэнүүдийн тэмдэгтэрнүүд бол бүгд хураалттай байж байгаа. Сан гэдэг бол бас хэцүү юм байна л тийм. Ер нь юу бодож бичдэг байсан бэ тухайд? Тухайн үед одоо юу бодож бичвтэй тэгэл шууд мэдэрж байгаагаа л толгой сүлийн холбоол тэгэл гоё сонсогдох хүч болгоол тэгэл бичдэг байсан. Анх би яг сандын манаа Ганг Бэ хамтлагийн хамгийн эхний дуу нь бол биш бах. Ганган цагаан бол баг 2 3 дахь уран бүтээл нь бах тийм. Ганган цагааныг сонсоод тэр үед та хоёрыг бол яг жүжигчин гэж бол мэдтгүү байсан байхгүй. Яг уран бүтээлчд дуучид байна гэж харж исэн. Клипийг нүүцгэд бол маш гоё юм жүжиглэлт кино шиг баг юм зураг авалтаа санагдаад байсан л да. Тэгээд вау ямар гоё жүжиглэлтийн тий. Тэгсэн чинь яалтчгүй бүр мэрэгжлийн жүжигчд байж таарсан. Тэгэхээр яг тэр нөгөө хүмүүст хамгийн сайн хүрсэн бараг дуу бол Ганган цагаан гэд хэлчихэд бас нэг буруутахгүй бах гэж бодож байна. Чиний хувьд юу гэж харж байгаа юм? Тийм. Тэр бас бүтсэн түүхээсээ ярил тийм. Клип зураг авалт. Тэр зураг авалтын талаар бол
бид хоёр чинь яг нөгөө нэг сойсыг төгссөн жүжигчнээ хийх үү дуу дуулах уу гэд бодоо явжсэн байхгүй. Тэгээд дуу илүү гоё санагдаад миний хувьд тэгээ хийгээд дууга хийчихэнгүүтээ дээрээс нь клип төрсчүүлэх ажилдаа орсон чинь одоо манай ах нар биш үү. Бүгд л одоо яг team клипнүүд хийдэг гэсэн guys 666 маазийнхан байна. Тэгээд хамтлагууд байдаг шүү дээ. Тэгээд тэдрийг бас багадаа үздэг гэсэн болохоор нэг тиймэрхүү клип хийгээд үзэл яа гэм юм гээл байгаа хүмүүс найзуудаасаа гуйгаал тусламж аваад тухайн үед чинь тэгэл продюсер гэж байхгүй мөнгө төгрөг бага тэгэл байсан юмнуудаараа нийлүүлж аваад хийсэн гэхэд харин харьцан олон хүн төрсөн шүү. Маш олон хүн төрсөн. Бараг хамгийн ихний хит дуу байх гэж бодоод идэв. Миний хувьд бол Gang Bay-г бол мэддэг болсон дуу. Хамгийн анхны дуу нь юу лээ? Нэг Могжохон хүү. Тийм хамт хийсэн. Аха. За окей. Тэгэд сүүлийн үеийн уран бүтээл сонь сайхан юу байна? Энэ жилийн хувьд бол бас нэлээд уран бүтээл киноны хувьд ч гэсэн маш өгөөжтэй жирэл байлаа гэж харж байна те. Аль биесны 3 дахь бие даасан тоглолтоо Gang Bay хувьд хийсэн баг тийм ээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд кассета гэдэг тоглолтоо хийсэн. За дээр нь бол бас кинон тоглоод амжсан. Тэгээд тоглолтын талаар бас асууя. Шууд уран бүтээл рүү нас орчих гэж бодлоо л доо. Тоглолт ер нь хэр болсон бэ? Тоглолт бас сансныг бодгод үнэхэр гоё байсан. Тэгээ 5 сарын 24-нд цаг агаараас айж исэн. Тэгэл хамгийн гоё дулаах өдөр нь болсон. 27-8 мянган хүн ирж үзсэн. Тэгэл яах вэ гэж бодоод байсан. Үнэхэр гоё байсан. Тоглолтын хайлайтаас хэлвэл гангаад өгсөн хамгийн гоё мэдрэмж нь юу исэн бэ? Мэдээж бид нар нөгөө үзэгчтэй хувьд тийм харахад яг тэр том тайзан дээр байгаа хүнийг харахаар маш гоё, сүртэй. Тэгээ уран бүтээлээ өөрийн тэр гоё уран бүтээлээ ингээд маш харизматай дуулж байгаа нь бол гоё харагддаг л та. Тэгэхээр яг уран бүтээлч хүний хувьд ер нь хамгийн тэр гоё мэдрэмж нь бас юу исэн бол? Тийм. Тэгэл аим тэр олон хүмүүс яг битүүрийн дуунуудыг алдахгүй дагаж дуулж байгаа нь л гой санагдчихсэн л та. Өөртөө илүү ихтгэлтэй болсон гэх юм уу. Тийм. Тэгээд бас тэр тоглолтын дээр чинь би хайртай хүнээ гэрлэг санал тавиад тэр нэрээ хамгийн гойсон. Өөр юм болгоод авчлаа. Тэгээд ямар нэг халуун дээр идэх шиг одоо манай хүн төрөх гэж байна. Тийм. Ямар гоё юм бэ? Баяр үргээ би тэгтээ үнэхээр сонин зүүн совинтай. За яасан бэ гэсэн чинь өнөөдөр ингээл өглөө хоёрын миний нууцны листэн дээр хоёрын хамт гаргасан гоё дуунууд идэх байхгүй. Тэгэл яагаад ч ингээл боцсон. Одоо энэ хоёр маань ингээд яг кассета тоглолтын үеэр бас гойсон тийм. Тэгэл ер нь бас хүүхдтэй болох болоо ч гэж нэг хаалт ингээд зурус игээд нэг хүн бодол орж ирдэг шүү. Надад яг тийм бодол орж ирсэн байхгүй. Тэгсэн чинь одоо удахгүй бас төрөх гэж байгаа. Тийм. Нэг сарын сүүлээр. Ямар гоё юм бэ? Аха. Тэр үед нэрээ гэхдээ юу байсан нь одоо ингээл амар олон хүний 20 гаруй мянган хүний дунд ингээл гуйж байгаа шүү дээ. Тэгэхээр яана юу гэх бол үгүйгээд хэлчихвэж гэдэг юм бас нэг тийм айдас эргэлзээ сандрал байсан л ах та. Тэгээ юу гэж бодсон бэ ганга? Тийм. Үгүйгээд хэлчихвэ гэж бодсон байсан байх уу. Тэгээд нэг хөвгчлөлтэй юм болохоор би нэг юу ч хэлээгүй юм лээ. Надтай гэрлээч гэж хэлдэж штэ. Тэгээд би зүгээр бодол дотор ингээ хэлсэн тэгээд зүгээр. Тэгсэн чинь хажуудаас байна чи сая юу ч хэлсэнгүй штэ. Анда микрофоноор үгүй би хэлсэн штэ. Тэгээд хитрхийх нэг сандраад сэтгэл хөдлөлт донд зүгээр хэлсэн юм шиг ингээ тархинд кодлогдсон байсан байлээ. Тэг яг тайзны ард гараад бүр юу болоод байна энэ ч одоо гэл бас хоёлаа их шокийн байдалтай л байсан магталтай тийм. Тэгэхээр тэр бол бас маш юм дурсамжтай, дурсгалтай, бас iconic тий момент байсан болов гэж харсан. Тэгээд үзэгч нар нь бол тэнцээ явцсан фанууд нь бол бүр нэлээд сэтгэл хөдлөлтөө хүлээж авсан харагдсан шүү дээ тий. Аха. За тэгээд тоглолтын дараачаас юу болов? Гангаа маань жоохон яри шүү. Жоохон чөлөөтэй яри шүү. Би энэ жоохон бараах гас угаад биш шүү гэхгүй юу. Тоглолтын араас яг 24-нд бол 24-нөөс 2 хоногийн дараа амарч амжихгүй шууд дархан руу татар хамтлагийн орон сайхны кино руу. Тоглолтын дараа шууд явцсан баха тийм шууд маргааш нөгөөдөр нь. Би чинь саяхан л татарын юг киног үзсэн. Тийм сая 16-нд бүх IPTV-гээр орсон мэл.
Тэгээ үзэж амжиг хүмүүс бол үзвэл би бас өөрөө нээлт дээр очиод үзээд үнэхээр чанартай гоё бүтээл болсон байл. Би бүр зорж кино театрт үзсэн байдیں۔ Тэгээд ягаад чин гоё кинонуудыг нэг юм кино театрт үзэхэр нэг гоё байдаг шүү дээ. Тэгэхээр бүр заавал кино театрт үзэндээ гэж занж байгаа л үзсэн л дээ. Тэр нэрээ дүр сонголтууд бол үнэхээр гайхалтай. Бүр яг тухайн амьд одоо нөгөө амьд гинэ нөө яг тухайн хүмүүстэйгээ маш юм ойролцоо зан характертай бие болон царай тусна үнэхээр төстэй. Дүр сонголт гэдэг бол айгүй чухал байдаг шүү дээ тийм. Ер нь анх саналыг яаж авсан бэ? Яг тоглолтын өмнөх нь л татарын мөөгийн ах маань саналтай заяа ахын дүр тоглооч. Тэгээ би ч нөө жүжигчин юм чинь. Тэгээ багасаа сонсож өссөн бүр заяа ахын дүр тоглох уу гэд тэгэнгүүт продюсерудаас асууж амж тоглолт хийж байгаа. Ингээд зургийн авалтанд дундуур байсан. Шууд тоглолтын бэлтгэл хоёр хослуулад арай болохгүй л дээ чи одоо ингээд амар хариуцлагатай ажил тэр зингэлтэх гэдэг чинь тэг маяг гэл. Тэнгүүд нь мөгийн ахтал заахаа. Дараа нь л явал би бол тоглох үнэхээр сонирхолтой байна. Гэхдээ өмнө нь бол авч чадахгүй байна. Тэгвэл за тэгвэл 25, 26 шууд л явсан. Тэгээ хаяад нэг хоног амарчилдаг. Тэгэл нэг өдөр шууд явсан. Хэдэн хоног үргэлжилсэн бэ кино зураг авалт? Кино зураг авалт дараханд тасралтгүй 16 хоног зөвхөн миний сценүүдийг авахд л. Тэгээд 16-ныхаа үүрээр би шууд Австрали руу нисчих. Вайнавт. За. Айланд авалт. Тийм. Нэлээд ачаалттай байсан байх нэ тийм. Тэгээд киног үзсэн ерөн сэтгэгдэл хэр байсан бэ? Одоо Гангагийн хувьд одоо хэддэх уран бүтээл кино бүтээл болж байна? Өмнө бас хэд хэдэн кинонд бас тоглосон шүү дээ. За тооны үл нэг 7 8 юм болов. Тийм, контент нэг ганц хоёр юм тогсон. 7 8. Яг урдны тоглож исэн бүтээлүүдээс хэм бол сүүлд нэг үзэхэд нэг ангиттай орон бүтээл шүү дээ. Хамгийн чанартай л юм шиг санагдсан. Тэгээд Red Show Media-гийн гүе ахта бас энэ ташрамд баярлаа гэж хэлмээр байна. Яагаад тэгж олон балан тавиад байсан нэг сүүлдээ ойлгосон шүү. Бас гоё илээ гэдэг шиг. Угаасаа яг бидний үед бол бас тий татар бол гарсан дуу болгоно л хит болж исэн шүү дээ гайхалтай тий. Тэгэл тэр бас дотор нь ороо дуу болгоно цаанаас утга учирыг агуулж исэн гэдгийг бодохоор дахиад тэр дууг сонсохоор дахиад нэг өөр мэдрэмж өгч байгаа байхгүй юу. Тэгээд мартагдсан байсан нөгөө листэнд ороогүй байсан татарын бас олон дууг бас гоё нөхөж авсан. Маш их баярлсан. Тэгээ гоё уран бүтээл үзэхэр цаанаасаа л үнэхээр сэтгэл сэргээд нөө гоё нэг юм кино үзэхэр цаанаасаа гоё сэтгэл сэргээд идэв штэ тийм бас мэдрэмжийг өгсөн баярлаа гэж бас хэлмээр байна. Тэгээд ер нь Гангагийн хувьд бол илүүтэй нөө хөгжим тал руугаа яваадсэн шүү дээ. Сүүлд бол угаасаа л хөгжим руугаа дуртай. Тэгэл илүү карьераа ийшээгээ хөөсөн. Кино болон хөгжим хоёр ер нь хоорондоо яаж холбогддгийг тэр хоёулаа урлаг шүү дээ. Тэгэхээр энэ хоорондын бас нэг юм ижил төстөө бүр эсвэл шал ондоо бас талууд нь байдгүй. Энэ хоёрыг бас нэг зүрлүүлээд. Ондоо байвал ижил төстэй зүйлүүд нь бол угаасаа л хизээч худлаа байж болохгүй, жүжиглсэн ч худлаа байж болохгүй. Зохиол за яг уран сайхны бүр одоо тэ шинжлэх ухааны ч гэдэг юм уу тэ сэтгэхгүй гэдэг юмуд хэтэрхий зохиомл байдаг ч үннээс юусоо харшдаггүй байхгүй. Хүн яахад уйлдгийг, яахад инээдгийг, яавал гомддгийг гэдгийг кино, жүжиг, уран бүтээлүүд маань ингээд хэлээд худлаа хэлэхгүйгээр худлаа жүжиглэхгүйгээр явдаг. Дуун дээр ч гэсэн худлаа дуулаад худлаа одоо ямар ч хинт ч тохиолддоггүй зүйлийг дуулаад яваад байдаггүй юм шиг надад санагдсан. Ер нь адил төстэй талах. Маш гоё зөвлөлөө. Сая ингээл ярьж ил да одоо нөгөө касета гэл бид нэг мэдэнтэй одоо төв цэнгэлэгтэй болсон. За тэгэл дуусаад 2 3 хоног болоод татарын зураг авалт руу үргэлжлүүлээл ингээл Австрал руу тоглолтод явсан. Нилийн энэ жилийн хувьд одоо шахуу хуваартай байсан юм байна. 2025 оныг ер нь дүгнээд цэгнээд бас нэг хэлвэл ямархуу жил Гангагийн хувьд болж өрнөв. Тэгэл гайхалтай жил байлаа гэж зүгээр гадны өнцгөөс харахад ер нь харагдаад байна тий. Тийм миний хувьд ч гэсэн үнэхээр тийм гайхалтай жил болж өнгөрлөө. 24-өөс 25 руу шилжих жил бол ер нь бол 24 оны сүүлийн хагас бол миний бол барыг онолтын бүр яг өөртөө ярилцаж дуусгасан 5-6 сарын хугацаа байсан. Би урд бас Хятадд амьдарч исэн. Тэгээд яг ганцаараа
бас хэцүү цаг хугацаа байсан гэж боддог. Тэгээ тэрнээс хурж ирээд ашигтай саналууд үнэхээр Монгол бол тэгтээ одоо ингээл муухай байгаа ч гэсэн хүрээд ирэхэд бол үнэхээр хүний нутаг гэдэг бол гоё л юм лээ. Тэгэл ямар ч завгүй байлаа 12 сар гараад шууд тоглолтын бэлтгэлгээл дундуур нь зургийн авалтууд, маркетингийн ажлууд, дуусаа кино зургийн авалт. Энэ жил одоо Япон, Солонгос, Австрали, Евротур, Казахстан, Таиланд гэл баг хэдэн орноор явсан юм бэ. Дандаа тасралтгүй тэгэл амралт гарч үнэхээр амтсангүй. Одоо ингээл хамгийн сүүлийн аялын тоглолтод дуусгаад 12 сарын 1-нд буугаал 27-ныхоо тоглолтын маркетинг ажил руу шууд орж байгаа. Тэгээд ийм завгүй байгаа ч гэсэн бас бүх зүйлдээ чин сэтгэлээ зориулж ажиллаж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд 27-нд одоо тэгэл хичээгээл дуулан да өөрийнхөө бас хүмүүсийн хараагүй өнцгүүдийг харуулъя гэж бодож байна. Ер нь ийм шахуу ачаалттай үед болвол би физиологийн хувьд ч гэсэн хүн ядралт авна нөгөө burnout гэл тийм бидний сүүлд их ярьдаг болсон одоо халших одоо зүйлс гарна сэтгэл зүйн хувьд ч гэсэн жоохон юм юу гэдгийг ядаргаа тий стресс бухимдлыг авна ер нь энийг хэрхэн яаж гангаа зохицуулж байгаа вэ? Гол нөгөө нэг би ч нэг дуртай юм хийж байгаа юм чинь комныхаа ард микнийхаа ард очиод дуугаа хийж захта давхар амарчиж байгаа байхгүй дахиад тарих маань. Тэгээд халамжтай сайхан эмэгтэй миний хайжууд байна. Тийм манай ээж байна, найзууд маань байна. Наа ер нь л их бөөцөлж байгаа тийм. За ашгүй дээ. За тэгээд тоглолтын хувьд нэрээ яагаад 12 сарын 27 ер нь жоохон шинэ жилдээ хүүц тийм нэлээд төхөж хийж ин л да. Тэгээд энэ үеэр бол бас илүү уран бүтээлч нар бол нөгөө жоохон муухайгаар хэлгээд нөгөө халтур гэж нэг ярьдаг штеп. Тэгээд уран бүтээлээ толилуулдаг. Тэгэхээр энэ үеэр яагаад хийх болов хангалттай бас ингээд орлогын их өсвөрөө олох одоо юутай үе байгаа штеп. Тэгэнгүүт 12 сарын 27 гэхээр жоохон гайх одоо юу гэдгийг сонирхол татчихна л да. Тийм намайг бас харж юу шалгаж байгаа тоглолт гэх юм уу энэ одоо яг бэлтгэл тэгээд яг нэг газар дуулах захиалга давхцаад байгаа байхгүй. Тэгэнгүүт би бол бэлтгэлээ сонгож байгаа байнга. Чи мөнгөтэй болох уу? Энэ уран бүтээл яг чин сэтгэлээсээ хийх үү гэдэг асуулт тавьж байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр би бас зарим ингээд халтуурнуудаа за үнэхээр уучлаарай гэж хэлээд ажил яг тоглолтын ажил руу орж байгаа. Яг нэг юм үе байна. Тэгээд өмнө нь бас ингээд ярьсан байсан. Яг продюсертайгаа зуны тоглолт дуусгаад тгий шүү гэд хэлсэн байсан учраас өгнөөсөө буцаж болохгүй. Тэгэл хийхээр болчихно да. Тийм. Болчихно ч гэж болсон да. Хийх гэж байна да гэж. 12 сарын 27 гэдэг чи одоо ердөө 10 хоног үлдсэн биз тийм. Тоглолт маань хаана болох вүлээ? Сая Асан арена гэсэн байсан тийм. Тийм одоо хуучны асаа зэрэг нэртэй үлээ тийм. Та хэдийн маань тоглолтоос их сонирхолтой нэртэй болоод идэг. Ер нь энэ нэрийг яагаад өгсөн юм болоо? Blues. Илүү blues тийм. Тийм blues. Яг миний нөгөө хамгийн дуртай бол бас нөгөө сүүлийн 6 сар хэцүү байсан 24-25 онлоо шилжих гээд тэр хугацаанд хийжсэн миний хамгийн хайртай дуу надад тань болж исэн зүйл ихгүй. Тэгээд яг хитрхи шинэ жилийн холбогдлолтой хийчих юм бол шинэ жилийн халтур шиг зүйл болчих юм байна гэж би бодоод зөвхөн яг өөрийнхөө дуртай зүйлүүдийг ингээд хийгээд бас сонсогчдын дуртай зүйлүүд дээр нэрлээд ингээд явах зүйтэй юм байна гэд плюс гэдэг тоглолт нэрээр нь тоглолтоо нэрлсэн. Плюс гэдэг бол өөрөө хүмүүс бас мэдж байгаа сэтгэл хөдлөлийн дээд доод хязгаар сэтгэлийн дотоод хүүрнэл одоо киногоор жүжигээр ярих юм бол монолог гэсэн утгатай өвшүүд. Тэгэхээр нэг тиймэрхүү тоглолт болно л гэсэн үг. Бас нөгөө guest артистууд бол нэлээд сонирхол татсан гоё миний бол дуртай баг очиод үзчихмээр ялангуяа Даша тийм тэгэл Вандибо Тандар гэл ер нь зочин артистуудын талаар ярих юм бол тийм манай найзууд бүгдээрээ за очиод дуулнаа да гэл бас ингээд сэтгэл дэвсэж байгаа. Тэгэхэд бас амар баярлалтай юм лээ. За одоо би ч бас гоё хүмүүстэй найзалтай юм шүү. Тэгээд бас сүлд surprise гинтийн билгээр маа чойж ах маань нэрд дуулахар болсон. Тэгээд чойж ахтаа бас маш их баярлалаа. Тэгээд яг одоо 7 хоногийн өмнөөс ахуулаад юу яах вэ? Бас гинти зочин артистууд нэмэгдэх байх. Тэгээд манай эхнэр маань Мина юу? Бас ирж дуулна. Том гизтэй байгаа ч гэсэн. Ямар гоё юм бэ? Амар хөөрхөн байх байхаа. Тийм.
Миногийн яг тайзны нэр бол Минаю гэж аваад байгаа тий. Дууддаг нэрийг нь бол Мино гэж байна. Хоёрын бас сүлд гаргасан бүр хит хитэн хамтралууд бас үнэхээр гоё яана тий. Тэрийг өөрөө гангаа бүр үгийг нь бичээд дуу найруулгыг нь хийсэн үү? Ихэнх дуунуудынх нь. Тийм, ер нь бол тэгтээ тэгэл битэр чи хоорондоо бас Баяна битэр яаж дуу идүү ярилцаал ингэж болгоо юм байна гэл. Миний хүрхгүй мөнгнүүдийг бол миний бол үнэхээр бардам аав шүү дээ. Тэгэл за тэгвэл би тэг яахгүй зөхөж байгаа байхгүй. За шууд дэш ингэж явна шүү гэл. Хайртай хүнтэйгээ бас хамт бүтээл хийн гэдэг бас нэг өөр мэдрэмж хаа. Тэр мэдрэмж бас ямар байсан бэ? Тийм, бит хоёрын унтлагын өрөөгөө ингээд бүгдийн дууг ингээд тусгаарлаад акустиклаад яг студ болгоод тэгээд манай студ чинь хоум студ нь ажил дээр нэг байна, гэрт унтлагын өрөөнд нэг студ байна. Унтлагын өрөөндөө байж байгаа л хоёулаа нэг дуу хийх үгээл тэгэл хоолоо иж идчихэл тэгээ шууд студ дээр суугаад ингээд байж идэг ч юм. Амьдралын хэм маяг бол нэг иймэрхүү л гэдэг. Өстой гоё юм аа. Хоёр бас юм яг нэг чиг рүү хараад хоёлаа уран бүтээлч урлагийн хүмүүс байна гэдэг бас гоё юм. Тэгээд сүүлд бол бас нөгөө Wasabi самтлагаас илүүтэй гарч ирээд гоё уран бүтээл хийж байгаа нь илүү өөрийг нь тодтгсон бас хоолойны цар хүрэг нь гоё гаргаж байгаа юм болоо гэж хараад бас вау гэд бас алгадчихад байж илаа. Үзэгчтэй ер нь ямар тэр танаа блюз дээр ирсэн одоо тийм үзэгчд ямар зүйлийг мэдрэх бол гэж бас гангаа ер нь хүсэж байгаа бол. Одоо зарим бас үнэхээр гонигтай доонууд байдаг надад бол тийм ер нь бол дийлийнх нь бас гонигтай доо. Одоо ингэ эргээд өөрийгөө ингэ хараад дооныхаа листүүдийг ингэ гаргасан чинь амар л их гонигтай доонууд хийсэн байна. Тэгээд уг нь бол тийм амар гонигтай амьдралтай хүн бол биш л дээ. Яг үүндээ тэгтээ хийж байгаад бол тэр цаг үе мэдэрсэн зүйлүүд нь тийм байсан байж магадгүй. Гэхдээ бас харьцан хүмүүс төрсэн байхыг бодоход хүмүүст ч гэсэн тийм зүйл тохиолддог болж таараад байна. Тэгээд гэхдээ тэрийг яг тэгж гонигтайгаар нь яг тэр вершн нь дуулахыг хүсээгүй. Заримыг 8 төгжмөнтэй, заримыг оркестртэй одоо үргэлж гээд амьдралын үрдгийг киноны хост найздаа зориулж хийж өгчсэн юм уу ба гэдэг найздаа. Тэр дууга акустик соло гитар дээр дуулна ч гэнэ үү те. Тэгэл ер нь ингээд сүнсийн нэг жоохон тоглолт шүү дээ концерт. Тэгж дуулнаад. Гэтэ нэг хаяа тэгдэг штэ ингээд аз жаргалтай байсан ч гэсэн нэг эмор зүгээр л нөгөө нэг юм жаргалтай байгаа ч гэсэн нэг юм эмо дуу сонсож бараг эмормор санагдаад идэг үе байдаг штэ тэнд. Тэр нь одоо зовлон гэхээс илүү эмо мэдрэмж тэр гоё жоохон гонигтай байгаа тэр мэдрэмжийг авах нь өөрөө их гоё байд юм болов гэж бодоод идгийн. Тоглолтын хувьд хэдэн дуу дуулагдах вэ гангаа? Тоглолт. Тийм яг лист гаргасан маань 27 ширхэг дуу байна. За. Эхний үе дээрээ зочин артистууд маань гарч ирээд араас нь гарч ирээд тэгээ зуныг тоглолтыг үзсэн хүмүүс байгаа бол яг тэрний одоо сетээр явна гэсэн үг. Зохион байгуулалтаа. Зочин артистууд эхлээ гараад тэгээ би гараад дунд нь ахиж зочин артист гараад тэгээ хамгийн сүүлд нь би гарна. Бэлтгэл ажил хэрэг явагдчихээн. Ер нь бол бараг бэлэн л гэд байж гин гайгүй юу? Ядарч. Би ч нөгөө өчигдөр бас нэг нэвтрүүлэгт орохдоо хэлсэн. Хоёулаа Баянатай хоёулаа ч юм уу, Минотой хоёулаа ингэ тайзнаар гарахаараа харьцангуй ингэ гайгүй байдаг байхгүй. Би ч гэхдээ тийм амар олон жил тайз мэзнэр гараал яв заах нар ихснэр шиг тийм амар туршлагатай юм шүү дээ. Тайзан дээр гараад дуулаад явж байгаа жил бол 3 жил хүрэх нь үгүй. Тэрний өмнөх одоо 5 жил болж байгаа байхгүй. Тэгээ эхний 2 жил бол тэгээ юу халтур их мантай өөрөө нэг жоохон таниулчих гал явна. Сүүлийн 3 жил нэг тайзан дээр ингэ явжсэн. Тэгэхээр туршлага бол харьцангуй бас бага. Тэгтээ байхгүй бол гэж бол хэлэхгүй. Тэгээд цуг гарахаар сандрал байгаа айгуугаа өөртөө ихтэй байдаг. Шууд дуулцдаг. Ганцаараа гарахаар жоохон айдаг байхгүй. Тэр айдас маань ер нь бол бүрэн арилж амжааг байгаа. Өөртөө бол ганцаараа тайзны стейж перформанс дээр ямар байх бол гэдгээ би одоо л бас өөр харах гэж байна. Тэгэхээр бас нэг том сорилт, шин сорилт байгаа юм шүү дээ тийм. Би одоо жишээ нь энэ чинь ингээл 2 хөтлөгч суудаг байхгүй бид 3. Тэгсэн чинь өнөөдөр ингээд ганцаараа бас яхаар жоохон нэг тийм эвгүй байгаад идэг тийм. Гэхдээ яг энэ тэгэл бас нэг гоё comfort zone-оос тийм тухта бүсээсээ гарч байгаа л гэсэн үг юм болоо гэж бодоод тийм. За тэгэд өөр бас уран бүтээлийн талаар 26 онд ер нь төлөвлөж байгаа юм юу байна? Энэ жилийн үед нэлээд ачаалттай ажилласан бол 26 онд ер нь юу хий бүтээе бие сэтгэлийн хувьд, хувь хүнийхээ хувьд, гэр бүлийн хувьд ч гэдэг юм уу те 26 он бол асал нэгэн гоё шинэ хуудас нэгдэх гэдэг штэ гангагийн хувьд.
Ажлын хувьд бол одоо жоохон дулаан оруулж хагаад Pineapple 2 манай одоо студийн production гэж ярих юм болов Voice Records-ийн маань Мишок гэдэг нэртэй олон киноны төсөл рүү одоо бөөндөө орох гэж байна. Вау. За кино бас тийм олон кинороо тэгтээ бас хязж дуу урамтал бол аяхгүй тэгээ хажуугаар нь гэж хэлэх гэж байна яг. Хажуугаар нь бол биш шүү. Яаж ч хийгээ явна. Тэгээ мэдээч одоо манай эхнэр манд гэр бүлийн хүмүүс төрөх гэж байна. Сайн аав нөхөр байхыг хичээнэ. Тэгэл тийм л одоо 3 ажил байна да. Ер нь бол киногоос хаяхгүй л яваад байна. Кино уран бүтээлийг тийм. Ер нь үндсэн мэрэгчлээс хаяхгүй яваад байна. Юу ядгүй гангаа ер нь чөлөө цагаараа хэрэг кино үздэг үү? Ямар төрлийн кинонд дуртай вэ гэж асуумаар санагдаад байна. Тийм. Кинонд дуртай. Бас тэгэл романтик кино мөн үздэгээс л болдог ах. Тэгэл триллер кинонуудыг бас маш их үзнэ. Мартин Скорсезе одоо Same Type кино. За чөлөө цагаараа юу хийж гин? Аялж гин оо. Тийм боломж гарвал аялждаг гэсэн. Тэгээ одоо аялах тийм амар олон хоногийн юм бол алга чөлөө цагаараа дуул хийж дөөд тэгэл дууны үг бичил тийм. Одоо энэ 27 дуунаас гангаа онцлох юм бол ямар дуунуудыг онцлох вэ? Мэдээж уран бүтээл болгоно л тухайн артистаа бол үнцэнтэй л дээ. Гэхдээ хит хитэн дууг онцлол хамгийн одоо чамд үнцэнтэй гэж мэдрэгддэг, бодогддог. Яг миний essential гэж бодож байгаа дуу бол нэг яг өглөө гэдэг дуу байдаг. Тэр бол хайрцан хүмүүст хүрээгүй. Тийм. Тэрийг сонсож болох юм манай найруулагч. Би юу энэ ч хамтдаа найруулагч нэ. Яг өглөө гэдэг дуу 190 хэдэн мянган хүн сонсон баг. Гэхдээ миний зүгээр үнэхээр хайртай байхгүй. Тэгээд тэрийг би тоглолтын дээр ирсэн хүмүүстээ зориулаад цөөхөл оркестртэй дуулж үзэх гээд байгаа. Бүр оркестртэй гэхээр ч бүр амьд хөгжим орж ирэх нь шүү дээ тийм. Хийл тэр гэл. Тэрийг би бас онцлмоор байна. Тэрийг бас хичээж бэлтнэ. Тэгээ бас сүлд энэ 100 бас тоглолт кино зургийн авалтын араас хийсэн харав гэдэг дуу байгаа. Тэрийг бас оркестртэй явж байгаа. Тэгээд ер нь энэ тэнд ерөөсөө баг өөрөө ч баг эргэж сонсоогүй бас нэг хитэн дуу байгаа. Амар хэцүү амар олон үг бич нөгөө мангар их үг бичдэг гэдэг нэг дутагдлаа бас хараад авсан. Яг бэлтгэл дээрээсээ мангар их үг биччихдэг. Тэгээд өөрөө одоо баг зарим дээр нь төгдөрж алдаад байгаа. Тийм дуунуудаа бас амьд хөгжмөнтэй яг амьд хөгжмийн хамтлагтай зүг хамтарч бэлтээд одоо явж байгаа. Одоо ингээд банк хамтдаа тийм хамтлагаараа ингээд ганг бэй гэдэг ингээд тоглолт хийдэг, алин тоглолтоо хамт явдаг тийм. Тэнгүүт ганцаараа байна гэхээр бас нэг жоохон эвгүй юм байна тийм. Гэхдээ бас нөгөө талаараа гоё ч юм шиг тийм. Өөрийн бас нэг шинэ хуудасаа. За энэ яг хөглөө мөн байна. Мөн үү тийм. Ганга шууд дуулж бас уулж аль шүү дээ. Хэцүү чартай байгаагүй шиг минь бид гондож хийсэн утга шиг үгсэний нэг ямнаас буцаад сонсон. Алдаж байгаа бид талуусангүй. Ордон загнаад бүтэн зүрх нэг юм хөдөлдөг. Ста гоё байна. Тийм. Шууд наалтчих амар кач. Гэтэ яагаад сонсож байгаагүй гэж сайн мэдэхгүй байна. Ер нь бол ерөөсөө сонсож байгаа юм. Энэ дууны түүхээс хуваалцвал. Тийм энэ бас минут л зориулж хийсэн дөө. Урд байхдаа л хийсэн. Холдоод нэг удцсан байлуу удаагүй байлуу тэгж явахдаа зориулал. Яг өглөө гэж хүмүүс хэлдэг шүү дээ. Яг өглөө. Тэгэл санаад би яг өглөө гэдэг тийм их утгатай. Хоёр маань бас нөгөө анх танилцсан түүхэн кино зурганд болж байгаа танилцсан гэдэг лөө юу илээ? Бас яг өчигдөр битээр яриа байжсэн. Өчигдөр 3 жилийн өмнө өчигдөр 12 сарын 16-нд IPTV-д манай битээрийг танилцуулсан кино орж исэн билээ. IPTV-д Өндөн сүү гэдэг нэртэй кино. Тийм тэгэл тэр кино дээр Өндөн сүү гэдэг кинон дээр танилцал ах トゥ хоёр байлаа.
Тэгэл анхны харцаар дурлсан гэд ярьж илөө нэг тийм ярилцлагын хальт сонсч ирсэн юм байна. Юу болсон бэ? Тийм нэг дурсамжаа нэг юм гоё хийдэн штэ. Тэрнээс бас яриач. Одоо жишээ нь ингээл би нөхөртөөгөө 10 жилийн өмнө танилцж ирсэн. Тэгэл тухайн нэг тэр гоё мэдрэмжээ ингээд хуваалцахаар яг тэр нэг цагтаа очсон юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр манай үзэгчдэд бас тэрнээсээ ярил гоё юм болоо гэж бодож байна. Юу анх таарснаа юу? Тийм одоо анх танилцсан тэр нэг гоё нэг юм оч өсөрсөн гэж ярьдаг штэ. Тийм тэр момент. Тийм тэгэл тэр кинон дээр тоглол ийм амар юм бардам эмхтэй байд юм ах та. Хинтэй ч юм ярьдаггүй юу ч дуурдаггүй ийм хүн гэж бас байд юм байна. Тэгээд сонирхолтой санагдаж эхлэв. Тэгэл анхны тэгэл чи яг хүнтэй юм ярьдгүй гэл асуугаал сонирхолж асуугаал тэгэл ер нь бүх зүйл эхэлсэнтэй. Хөрх юм аа. Чи яг хүнтэй ярьдгүй ингээд. Тэгээд тоглолт бол бас 12 сарын 27-нд бол нас аренад болох юм байна. За тэгээд тоглолтын бол бэлтгэл ажлууд бас сайн явж байна гэж ойлголоо. Плюс тоглолтын хүрээнд бол Гангагийн 27 дуу дуулагдах юм байна. За мөн одоо зочин артистууд бол маш бас гайхалтай тийм. Одоо цагийн бас өнгө төрхийг тодорхойлсон гой зочид бол орж ирэх юм байна гэж мэдээллүүдийг авлаа. За өөр манай Гангаад нэмж ярих зүйлс байна уу? Сониачин юу байна? Ярьж болно шүү. Тэгээд энэ тоглолтын маань бас манай баянаа найруулж байгаа. За. Би бас яг ч ганцаараа хийгүйд. Маш олон хүмүүс ард нь ажиллаж байгаа. Тийм тэгээд бүгдэнд нь чин сэтгэлээсээ баярлсан талархснаа энэгээр дамжуулж хэлж байна. Хоёрын маань хувьд бол бас цэнгэлтгийг дүүргээд амжсан болохоор маш одоо туршлагатай тийм байгаа байх гэж бодож байна. Тэгээд энэ тоглолтын хувьд бас өмнөх 5 сард болсон тийм тоглолт нь 5 сарын тоглолтоос бас ингээд нэмж хасах ч гэдэг юм уу. Тэрэн дээр ингэцэндээ гэсэн бас нэмэлт өөрчлөлтүүд бас байгаа юу? Юуг ер нь бас их ингэж сурч авсан бол. Тийм нөгөө нэг сурж байна. Өөрийнхөө сони кассетууд дээр би ч нэг олон дуунууд дуулмаар санагдаад байсан өөрийнхөө. Тэнгүүтээ дундуур нь шууд купердэд нэг дуунаас нэг 45 секунд аваад 45 гэд нэг файл болгоод нэг дууны метражнаар 3 дуу муугаа дуулаад тэгээ яаруу явцсан байхгүй. Тэгээд одоо бол тийхгүй нэг дуу бол яаж хийжсэн ч тэгээд бүгдийн бүтнээр нь дуулаад тэгэлээ. За окей. Тэгээд бидний ерөөхдөө нөгөө ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд мэдээж Гангагийн маань одоо фанууд, тийм Гангбэй хамтлагийн фанууд, ялангуяа одоо соло уран бүтээлийг нь сонсох дуртай хүмүүсийн хувьд бол маш сайхан тата мэдээллийг Гангаа маань хүргэлээ. Тэгээд 12 сарын 27-нд Асан аренад болох плюс тоглолт бол тасалбар худалдаалагдаж байгаа. Нэрээ тасалбар хаана яаж худалдаалагдаж байгаа вэ? Бас хэд байгаа вэ? Нөгөө одоо ч нөгөө янз бүрийн л нөгөө юутай болсон юм шүү дээ. VIP тасалбар, хос тасалбар гэл тиймэрхүү бас зүйлсүүд байгаа болов уу? Үнийн талаар мэдээллийг бол ороод харсан дээр яг би яг үнэн зөв бодтойг нь бол хэлж мэдэхгүй байна. Event X-CGM гэдэг сайт руу ороод Event X-CGM. Тэгээ тэрэн дээр плюс тоглолт Гангаа гэд байж байгаа. Тийшээ дараад оронгууд тасалбарын ангиллал нь үнэтэй гэдэг байж байгаа. За окей. Нэмж хэлэх зүйлс байна уу? Магадгүй миний асуугаагүй. Одоо нэмж хэлэх юм байхгүй те. Тэгээд маш их баярлалаа. Ярилцсанд тийм. За окей. Тоглолтын дээр хүмүүстэй хандаад тийм бас нэг ингээд бие яаж бэлтүүл альва нэг үйл ажиллагаа тоглолтын нэг хүн чинь нэг гоё бие ингээд нэг бэлтээд очдөг тоо. Тэгэхээр Гангагийн тоглолтын дээр яаж ямар бэлтгэл хангаж очих уу? Тийм би над руу инстаграмаар бичиж байгаа хүмүүсийг би ганцаараа очно гэсэн хүмүүс л аягүй их байлаа. Би тэг гайхаад. За тэг ганцаараа ирсэн ч зүгээрээ тэгэл ямарч байсан. Яаж хосоо олно гэдэг. Үгүй нэрээ хосоо олж болно. Тэгээ тэр бол шинэ жилийн хамгийн сүүлийн юу хагас өдөр байсан. Тэгээд тэгэл амар тухтай л байгаарай л гэж хүсмээр юм. Өөрөөр тухтай. Нэрээ нэг юм асуумар санагдлаа. Нөгөө сая кассетэ дээр ингээд анзаараад харахад яг үзэгчт нь хідээс хитэн насны хавцаа байсан бэ. Ер нь Гангбэй чинь бас маш олон насны бүр оюутан 10 жилээс ахуулаад баг 30 40-тэй хүмүүс хүртэл сонсоод идэг штэ тийм. Тийм. Яг манай хамтлагийг гэх юм бол
бараг бүх насны хүмүүс байсан. Арай бага ангийн хүүхэд бол орж болохгүй ш тоглолт руу ч. Тэгээд 10 жилээс ахуулаад тэгээд дээд л надад нэг хэд ч юмдээ 40 гарна насны 50 мавч бас байдаг бах уу. Гангаан цааны чинь сонсдгийм билээ шүү дээ. Тийм байсан. Миний хувьд бол намайг харьцангуй бас жоохон хүүхдүүд сонсдог байхаа. Яг нөгөө нэг ямардаг нас масан дээр явж байхдаа сонсдог. Тийм хүүхдүүд байдаг. Тэгээд бас манай үеийн залуучууд бас байдаг болтой байсан тийм. Гэхдээ зүгээрээ би ч гэсэн сонсдог гэхгүй. 30 гарсан хүмүүс ч гэсэн бас нэлээд их сонсдог юм шиг санагддаг. За тэгээд ярилцлагад таатай байлаа гангаа. Тэгээд ирээдүйн ажил ус бүх зүйлд нь гэр бүлд нь хамгийн гол наад жаргалыг эрүүлэнхийг хүсье. Удахгүй бас өрийн зүйл өнөрлөд бяцхан одоо үрээ үлгэдэж авах гэж байгаад нь бас баярыг хүргье. За баярлалаа. За ярилцлагад таатай байлаа. За